Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэн маань боловсролын болондоо тавтай морилно. Бид өнөөдөр ажиллаа тараад, хичээлээ тараад үнэхээр амарч чадаж байна уу? Эсвэл тархиа ядрааж байна уу? Улаанбаатар хотын нэгэн гэр бүлийн оройн цагийг хамтдаа төсөөлөн харъя. Гэр бүлээрээ гадуур хоол идчихэд гэртээ бүгдөө орж ирээд сайхан амарцгаая гэж сууна. За 16 настай хүү хичээлээ хийхээр хичээлийн ширээний ардаа сууна. За 5 настай дүү тавилаа даван хүүхэлдэйн кино үзнэ. Ээжийн хувьд өнөөдөр маш их ачаалттай байна хэмээн хэлээд буудан дээрээ суун уцаа авлаа. Харин аавын хувьд за нэг мэдээ хараадахыг хэмээн зурагтны удирдлагаа барин буудан дээрээ суусан боловч мэдээ нэг үзэж уцаа нэг үзсээр нэг цаг өнгөрсөн байв. Энэ гэр бүлийн 4 хүний хувьд дөрвөлээ. Нэг зүйл дээр анхаарал нь төвлөрч байна. Бүгд өнөө орой даалгавраа хийж, за амрах зорилготой байсан боловч бүгд амарсан мэт боловч яг үндэ энэ нь амралт болоогүй байна. Гэтэл гэрийн даалгавраар хийхээ суусан хүүгийн гэрийн даалгавар эхлэегүй. За сайхан юу ч хийхгүй сайхан амарна гэсэн ээж амарсан мэдрэмж байхгүй. За харин тухлан сууж өөртөө цаг гаргасан аавын хувьд за зарим жижиг сажиг зүйлд бухимдалтай болж эхэлж байна. Энд нэг сонирхолтой зүйл болж байна. Энэ 4 хүн өөр насных. Гэхдээ дөрвөлнгийнх нь анхаарлыг нэг ижил зүйл татаж байна. Энэ нь шинэ өдөөлт, шинэ мэдээлэл. Дараагийн бичлэг юу байх бол? Хэн мессеж бичсэн бол, ямар шинэ пост орсон бол, өөрөөр хэлбэл биеийн буудан дээр хөдөлгөөнгүй байгаач анхаарал нь хөдөлгөөнгүй байгаа гэсэн үг биш юм аа. Нэг бичлэгээс нөгөө рүү, нэг мэдлэгээс дараагийнх руу, зурагтнаас утас руу, утаснаас мессеж рүү анхаарал байнга шилжиж байна. Энд бидний гаргадаг нийтлэг эндүрэл бий. Би юу ч хийхгүй хэвтэж байна. Тэгэхээр амарч байна. Гэтэл хөдөлгөөнгүй байх нь заавал сэтгэл зүйн болон танин мэдхүйн амралт гэсэн үг биш. Заримдаа бидний бие амарч байхад анхаарал маань шинэ мэдээллийг боловсруулсаар байдаг. Тэгвэл утас, сошиал медиа яагаад бидний анхаарлыг ингэж хүчтэй татдаг вэ? Тарих сонирхолтой юм байна. Дараагийнх нь юу бол гэж хүлээлт үүсгэнэ. Энэ хүлээлт нь хайх, дахин шалгах, сэтэл тархины тогтолцоо тэр дундаа депонимтэй холбоотой үйл явц чухал оролцоотой. Депонимыг зөвхөн ажиргалын гормон гэж ойлгох нь дутуу. Депоним биднийг үүнийг анхаар, үүнийг дахин хий, цааш нь юу байгааг үз гэсэн сэтэлтэй болоход оролцдог. Харин сошиал медиагийн нэг онцлог нь дараагийн зүйл юу байхыг бид урьдчилсан мэддэггүй. Инээдтэй бичлэг гарч байж болно, гайхмаар ч юм уу, эсвэл танил хүний зураг гарч ирэх юм уу, эсвэл огт сонирхолгүй зүйлч байж болно. Тэр тодорхойгүй байдал дараагийнх нь юу бол гэсэн хүлээлтийг үргэлжлүүлдэг. Тиймээс асуудал нь утас, сошиал медиа муу гэсэн үг огт биш юм аа. Харин бид хизээ, хэр удаан, ямар зорилгоор хэрэгжилж байгаагаа анзаарахаа болох үед асуудал эхэлж байна. Харин та одоо өөрийнхөө утас, сошиал медиа хэрэглээг нэг шалгаад үзээрэй. Та ямар нэг зүйлийг шалгах гэж утсаа аваад хэдэн минутын дараа анх юу хийх гэж байснаа мартчихсан байдаг уу? Хоол идэж байхдаа автоматар уцаа гаргадаг уу? Кино үзэж байхдаа хүртэл өөрийн мэдлгүй уцаа дахин шалгадаг уу? Хүүхэд хичээл хийж байхдаа хэдэн минут тутамд уцаа барьдаг уу? Эсвэл орондоо ороод ердөө 5 минут гэж уцаа нээгээд гинэт 40 минут өнгөрчихсөн байдаг уу? Хэрэв эдгээрийн аль нэг нь танил санагдаж байвал өөрийгөө буруутгах хэрэггүй. Харин нэг зүйлийг анзаараарай.
Таны анхаарал таны сонголтоор явж байна уу? Эсвэл таны өмнөөс сонголтыг хийж байна уу гэдгийг та дахин нэг шалгаарай. Та өөрийгөө шалгасан бол өөртөө өдөр бүр 20 минутыг зарцуулж байгаарай. Энэ нь жинхэнэ амралт болохыг та өөртөө туршиж үзэх хэрэгтэй. Утасгүй, зурагдгүй, ямар нэгэн сошиал медиа платформ хэрэглэхгүйгээр та өөртөө цагийг гаргаарай. Ингэхдээ та цай уух, эсвэл цонхоор харан бодол суух, гэр бүлийнхэнтэйгээ цаг гаргах энэ цагийг өөртөө гаргаж үзээрэй. Эхлээд энэ нь танд уйтгартай, утгагүй мэт санагдах боловч энийг та өөртөө дадал зуршил болгох хэрэгтэй. Магадгүй та дадал зуршил болгоход тань саад болон дахин гарч ин утас руу, зурагт руу, сошиал медиа руу явах магадлал өндөр байна. Гэвч сошиал медиа болон захин мэдээлэл бүх зүйлээс технологиос зүгтах биш, харин түүнийг хизээ, хаана, хэдэн цаг сонгох сонголтыг та өөрөө хийж сурах нь чухал юм аа. Бид өдөржин ажил, мэдээлэл, мессеж, мэдэгдэл, дүрс, дуу, чимээний дунд байдаг. Тэгээд оройн амрахтай хүртэл нэг төрлийн өдөөлтийг нөгөө төрлийн өдөөлтөөр сольж суудаг байж болох юм аа. Эсвэл зүгээр л анхаарлаа өөр зүйлрүү шилжүүлж байна уу? Утас, сошиал медиа бидний амьдралын нэг хэсэг болсон. Тиймээс бидэнд технологиос бүрэн татгалзах шаардлагагүй. Харин өөрийн анхаарлыг хаашаа, хизээ, хэр удаан өгөхөө сонгож сурах хэрэгтэй. Учир нь бидний анхаарал бол хязгааргүй зүйл биш юм аа. Технологиг хэрэглэх үү? Эсвэл технологи бидний анхаарлыг удирдах уу гэдэг сонголт өдөр бүр бидний өмнө байдаг. Тэгвэл гэр бүлийн хувьд 16 настай хүү даалгавраа хийж эхлүүлж чадахгүй байгаа нь залхуурал биш. Ээжийн амраад байгаа мөртлөө амраагүй тэр мэдрэмж, за аавын жижиг зүйлд амархан бухимдаж байгаа, эсвэл тухайн зүйл жижиг зүйлээс эхлээгүй байж болно. Өдөр бүр та 20 минутыг төр зогс, дэлгэцээ тавь, анхаарлаа өөртөө буцааж авчирч сураарай. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Сайн Улаанбаатар хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү.